Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Залуусын нандин хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үйл хэрэг гэрэл дэрээдүгээр хамтдаа зочилцгоё. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Студид хөтлөгч редактор Батсанбур бол Эрдэнэ нутгаар ажиллаж байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань ямар зочин орсныг сонирхоод эргээд цөмрөө нэвтрүүлэг үргэлжлүүлэх үү? За тийм. Алтан гэрлийн ундрама 33 настай 2004 онд хөгжим бүжгийн коллежийг ятгах хөгжимчин 2008 онд Монгол Улсын их сургуулийг ардын урлаг судлаач мэргэжлэр тус төгссөн. Мөн 2014-өөс 16 онд Солонгосын урлагийн их сургуульд суралцсан урлаг судлалын магистрийн зэрэг хамгаалсан. Одоогоор хуваарийн уран бүтээл хийж байна. Өөрийн хөгжүүлэх талаарх мэдээлэл цуглуулах, оролдож үзэх хүсэл сонирхолтой багасаал урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан энэ мөрөөдлөөрөө амьдарч байгаа. Нууц авьяас шүлэгвчих хүн хүнээрэн байх хүнлэг хүн байх зан чанарыг эрхэмлдэг. Амьдралдаа баримтлагдаг зарчим нь бусдад төвөггүй өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдрах. Чөлөө цагаан хэрхэн өнгөрөөдөг? Гэр бүлтэйгэн аль болох хамт байх цаг гаргаж, мөн найз хөттэйгэн уулзаж санаа бодлоо хуваалцах. Хэлэх дуртай үг. Нэгийг нөгөөгөөр бүү үгүйсэх. Ирээдүйн зорилго. Нэгдүгээрт сайн ээж байж хүүхдүүдтэй зөв боловсрол эзэмшүүлэх. Хоёрдугаарт мэргэжлийн улам бүр ахиулж мэдлэгийн зузаатгах. Гуравдугаарт сайн уран бүтээл хийж өөрийгөө хөгжүүлэх. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хөөмич Ятгачин Алтан гэрлийн ундрама оригдсан байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр нэг зүйлийг бас дурдах марч тийм Монголын радиогоор биднийг сонсохоос гадна Монголын радио гэсэн манай пэйжээр үзэх боломжтой байгаа. Крилээр хагаад ороход бол бид яг одоо бас шууд нэвтрүүлэг явж байгаа. Тэгэхээр өнөөдөр шинэ лаун эхэлж байна. Хэрхэн эхлүүлв? Өнөөдөр өглөөг ер нь ээж нартайгаа өгцөн. Манай ээж ирээд удааг байгаа үднээс бас нөхрийнхөө ээжтэй цуг амьдардаг. Тэгээд ер нь ээж нартайгаа айгүй аз жаргалтайгаар өглөө өгцөн. Ундрама багасаа л урлагийн болохыг зарсан. Тимдээ чадахчин Хөөмич гэсэн одоо юм сайхан хос мэрэгчлээ тийм ээ. Дөрөвдүгээр ангид байхдаа хөгжим бүжгийн коллеж ятгах ангид орсон юм байлээ тийм ээ. Тэгсэн. 1997 онд хөгжим бүжгийн коллежийн шалгалт ирээд тэгээд ер нь энэ мэргэжлэр хүүхдүүдийг элцүүлэх гэж байна гэдэг аав ээж хоёр болохоор нөгөө том ихчийг ер нь бол оруулах зорилготой. Тий энэ шалгалтанд ихчийг авч явахаар ирсэн. Тэгээд ер нь дагаад чигээд дагаж чичээд ихч морин өөрийнхөө ингээд шалгуулад ер нь бол тэнцсэн. Тэгээд би ч гэсэн бас шалгуулад үзье гэд. Тэгээд эхлээд бол Ёчингийн ангид шалгуулсан л та. Тэгээд Ёчингийн ангид шалгуулад за Ёчингийн ангийн хүүхдүүд бол айгүй их болцсон. Тийм болохоор ятгахын ангид нэг ганц нэг оронтой байгаа. Тэр хүүхдүүдэд шалгуулж үзгөөгээд тэгээ ятгахын ангид шалгуулад ер нь бол энэ мэргэжлийг сонгох хамгийн ихний тавигдсан гэж бодож байна. Тэгээд 2008 онд Монгол Улсын их сургуулийн ардын урлаг судлалын ангид орсон. 2004 онд ороод 8 онд төгссөн байгаа тий. Ардын урлаг судлал дотроо бас Хөөми ангид нь. Тий, ардын урлаг судлалын ангид ороход болохоор нөгөө мэргэжил сонголт байсан. Үндэсний 6 хөгжим болоод Хөөми, тэгээ уран зураг, дуу гэсэн ийм ангиудаас сонголт хийхсэн. Тэгээд ер нь ятгах хөгжмөөр одоо 7 жил сурч төгсөөд дахиад ятгах хөгжмөөр үргэлжлүүлээд сурах уу эсвэл одоо бас өөр ангиудаас сонгох уу гэсэн сонголтын дээр ирсэн л дээ. Тэгээд ер нь аав ээжээсээ асуугаад за их чинь морин орчим чинь магадгүй чи ингээд сонирхож байгаа бол бас тэр Хөөмийн анги гэдэг нь бас сони юм шүү. Ер нь сонгоод судлаад үзвэл ямар вэ гэсэн. Тэгээд эхэндээ бол ер нь бол жаахан туршилтын маягаар тэгээд судалж үзсэн байгаа. Тэгээд ер нь яваандаа мэрэгчлэлтэд татгцаар агаад тэгээд ер нь мэрэгших чиглэл рүү явсан байгаа.
Би хөмөж хэр нэг зүйлийг л гайхчихсан. Тэр нь голцсон эрэгтэй юм байдаг шүү дээ. Хөмийн архиран дэр тэ. Архиран дэр. Эмэгтэй хүмүүлнэхэр бас одоо хоолойны өнгө гэдэг ч юм уу. Ер нь ямар хуу одоо өнгө гарах бол ер нь бол яг мэрэгжлийн төвшөнд нарийн сонсвол нэлээд жахан тийм ялгаатай байх. Эмэгтэй хүн юм чинь мэдээж жахан нөгөө нарийн тал руугаа цэл тал руугаа ягаад тэгэхээр одоо баритон эмэгтэй гэж байхгүй тенор гэдэг шиг одоо тэгээд альт сопран гэж байгаа юм чинь тэр хэмжээгээр жахан шингэн байгаа. Тэгээд ер нь бол бусдаараа бол ер нь эрэгтэйчүүдтэй энэ тэнцвхэн үзхийнсэн гэж бодоод л одоо тэр хэмжээнд нь сурахыг хүсээд өдөө хүртэл явж байгаа. Ер нь бол шинжлэх ухаанд хөмийг үндсэн хоёр чиглэлтэй өтгөн шингэн гэдэг тийм ээ. Тэгээд яг тухайн уран бүтээлч юуг илэрхийлэх гээд байна вэ? Яаж дуурах гээд байна вэ гэдгээс бас тэр нь хамаардаг гэж юу хэлчихсэн. Тийм. Ер нь бол үндсэн уянгаан эсгэрээ хархираа гэсэн төрлөөд байгаа. Тэр үндсэн төрлөөдөө сураад ер нь тухайн хүний өөрийнх нь онцлог юу байна? Тэрнээсээ шалтгаалаад төрлийн хингүүд нь яг эзэмсэн байдлаараа хідэн төрөл байх вэ гэдэг нь ер нь тодорхойлогдоод явдаг гэж хэлж байна. Та ардын урлаг судлалын ангид сурч байхдаа үндэсний төвөж эрдэмж болгох хүмүүжээр ажиллаж байсан юм уу? Тэгсэн. Ер нь 2006 онд цэдэш дарга одоо бас азар магчтай бас ярьсан бол та тэгээд одоо үндэсний дууч эрдэмж болгоход ингээ хүмүүжээр ажиллах уу гэд анхны эмэгтэй одоо мэрэгжлэрээ ажиллаж байгаа хүмүүж болж тэнд очсон да өөрөөрөө маш их бахархаж байсан бас аав ээжтэй аягүй талархаж байсан одоо ингээл эрдэм сурна гэдэг бас ийм сайхан байт юм байна. Тэгээд тэрний өмнө 2005 оны 11 сард бид нар нөгөө Орос руу тэмцээнд явсан юм. Тэгээд тэр нь болохоор туваад үгүй Бурятад болсон юм байна. Улаан үдэд болсон тэр уралдаанд оролцоод бид нар дөрүүлээ яваад ер нь Гран При 1 2 дугаар байр гэсэн бүх шагналуудыг авчирсан. Тэндээс бас урамшуулах маягаар магадгүй зэдэш дарга оруулсан баг л та. Тэгээд яг энэ мэрэгчлэр ажиллах уу, мэрэгжлийн байгууллагт нь ороод гээд тэгэхэд маш их баярлаж маш их одоо бэлгшээж хүлээж авч ирсэн. Яг одоо бас хэцүү багт яг хүмүүж зүгээр сонсоход. Зүгээр. За тэгээ нэг хүмүүсээ сонсгоо тий. За тэгээ. Сонсч үзээд маш их одоо анх одоо орох гэж байгаа гэдгийг ер нь мэдээл дуулаа л те. Ер нь яг эмхтэн хөхөр би өмнө сонсож байгаагүй байхгүй юу. Тэрнээс би нөө Монгол одоо уртын дуу гэдэг ч юм уу хөөмөд маш дуртай. Гэхдээ тэг чинь нарийнхан сонсогдохгүй бас дээр. Тий, ялгаагүй. Би бас нэг зочныхаа бүтээлийг сонсохоор бэлтгэсэн байгаа. Одоо уулаа тэр бүтээлийг хамтдаа сонирхоод эргээд студид ярьлаа. Хөөмийн гурвалсан аяг шигээр үзэгч сонсогч таны сонирыг мэлалаа. Сая яг одоо студид манай зочин маань өөрөө хөөмөлсөн. Сая бол яг ятга хөгжимтэй. Хөгжимтэй гэх тийм ээ. Тэгсэн. Энэ болохоор 2017 онд юм уу? 2016 онд юм байна. Нөгөө Францын хөөмийн судлаач Жоны тэгээд Монгол бас хөөмийн судлаач Намко гэдэг хоёр одоо гэр бүлийн хүмүүс хамтраад хөөмийн тэр хамтарсан CD-г бүтээсэн. Тэгээд энд болохоор хөөмийн залуу үеэс эхлээд яг одоо ингээд өнөөдрийн өвтөгчд хүртэлх энэ хүмүүсийн одоо уран бүтээлүүдийг бүгдийг цуглуулад тэгээд нэг юм бүтэн CD-г гаргасан байгаа. Тэгээд уран бүтээл болон уран бүтээлчийн хамгийн их намтрыг бичсэн ер нь гол ажлыг бас Францад хийж докторийн зэрэг хамгаалсан юм бүтээл болсон. Таны анхных нь уран бүтээл
Ямар уран бүтээл байсан бэ? Миний анхны уран бүтээл гэхээр саяны 4 настай халуун гэд хөмийг анх хөмөлөд ихчтэйгээ хамтраад нэг жижигхэн клип шиг юм гаргаж үзчихсэн. Аав ич хоёр одоо өчнөө юмс орчаад бас ингээд зураглал хийгээд үзээч тэгвэл ямар вэ гэд. Анх бол ингээл монголчуудыг хүмүүлээд эхэлж байхад бүр амын ангаалгаж хүртэл үздэг байсан гэсэн. Одоо л гэхдээ дэлхийд ойлголт маш сайн болсон мөлий тий. Тий, ер нь бол сайн болсон. Ер нь судалгаанууд ч маш их явагдаж байна. Тэгээд бүх төрлүүдээр бас энэ нэг хүмүүс явж байгаа болохоор хүмүүс бас айгүй болон интернет, YouTube тий бүгдээс нь аваад яаж юм л да. Миний мэдхийн 18 онд нэг уртын дуучин Намын Эрдэнэтэй хамтраад Нандин нэртэй уран бүтээлээ тоглолтоо хийсэн. Тэгээд тэрнээс гадна бас гадаад дотоодод нэлийн олон тоглолт хийсэн баг шүү дээ. Тий, бас оны сүүлд нэг 9-10 сард Сэлмэг агиатайгаа нийлээд бас үеэс үед мөнхлөх аялал гэдэг тоглолтыг бас баруун аймаг болон Орос улсын улсын Тува, Чадан тэгээд Кизил гэсэн хотуудад тавьсан байгаа. Тэгээд ер нь бол Тайван, Таиланд, Өвөр Монгол, Итали, Испани, Орос улсын улс гэх мэт орнуудад ер нь Солонгос гэх мэт орнуудад ер нь бол тоглосон. Таны бодлоор хөөмийлнэ гэдэг авиас уу, өгөгдөл үү, эсвэл чадвар уу? Ер нь нөгөө 1% авиас 99% хөдөлмөр гэдэгтэй бол ер нь санал нийлдэг. Яг тэгэхээр би өөрөө ятгахчин хүн учраас би бас чадахгүй байх гэж их эмээсэн. Тэр үед бол мундаг хөөмөлдөг миний үеийн олон залуучууд байсан. Тэр залуучуудтай нийлээд хамтраад уран бүтээл хийгээдгээ энэ тэмцээн уралдаанд бэлдээтгэе гэж багш айгүйх шахаж байсан. Тэгэл одоо бодгод яана би дөнгөж сурж байгаа хүн тэгээд тэр хүмүүсийн хэмжээнд хэрвээ хурж ингэж дуугарахгүй ч юм уу ингээл мэдэхгүй болол бас ингээл хэцүү байдалд орно гэл тэгэл эрэхтэй би бас соёлын их сургууль дээр нөгөө хөмийн ангийн оюутнуудтай цугачж бас дасгал уншдаг гэсэн. Тэгээ багш яг ямар хэмжээнд явж байгаагаа мэд яг юу нь болохгүй гэдгийг өөрөө олж ав гэл тэгэл тэр үед яг ингээл эрэхтэй хүүхдүүдийн донд дуугархаар нэг юм жижигхэн аваа гараад л тэгээ бүр ингээл тэд нар чи аяйгуу мундаг ингээл хүчтэй гарна. Миний болохоор нэг юм шумуул шиг юм шиг нэг тийм аяар гараад би тэгэл ер нь болохгүй байна гэл үгүй чи зоригчод улам хийгээд бай гэл. Тэгж багш айгуух зоригжуулсан л та. Тийм анцрын багш маань. Ер нь хоолойн цар хүрээ хамаарахгүйгээр Монгол хүмүүр хөмөлөх чадвартай. Тий, ер нь бол тий дуугарах боломжтой. Одоо бид нар чинь одоо ингээд бэлдээд болцсон дараа хөмж болчихоо. Тий, ер нь бол хөмөжин болохоос илүү яг тэр дуугаралтуудыг гаргаж тий сурналаа. Тий, ер нь монгол хүний генд байна гэж бас хэлж байна. Би нэг BBC-гийн хийсэн баг 10 хэдэн минутын нэвтрүүлгийг үзчихсэн байхгүй хөсөлтөй хамтлагаар хийсэн. Тэр үзчихсэн ер нь. Үзчихсэн. Тэгэд яг ард нь бүхэл бүтэн оркестр суучаад тэгээд яг хоёр талын би хүнийг бүр амар одоо маш анзаарч харсан байхгүй. Бүр 90 нь баг салаа унтсан байсан тий. Тэгэл яг бид чинь одоо нэг 10 хүн л байлуу да 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оркестрийн хэмжээнд дуургаад үнэхээр тэгэхээр бол тий. Нэлээд гайхажсэн. Тэрийг хараад бас айгүйх бахархажсэн. Манай нэвтрүүлгийн цаг бас хамсан болсон шүү дээ. Тэгэхээр гурлаас хувийн талаас ярилцъя л да. Та хүн хүнээрээ байх, хүнлэг хүн байх занч нарыг эрхэмлдэг. Харин амьдралдаа баримтлагдаг зарчим нь бусдад төвгүй, өөрийн хүсэл мөрөөдлөөр амьдрахаа гэсэн байсан тийм ээ. Тухайлбал хүн хүнээрээ байна, хүн хүнлэг байна гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Хүнээрээ байгаагаа, зөв хүн байгаагаа юунаас мэдрэх вэ? Ер нь бол хүмүүс нөгөө ямиг бодохдоо айгүйх дэвэргэж бодох юм шиг санагддаг. Тэгэл эцгийнхээ ачиг хариуландаа гэж бодохоор за яста нэг том юм авч өгөөд ч юм уу, за нэг өдөр ингээл гинт баярлуулад ч юм уу, гинт сайн хүн болчихно гэж боддог. Миний хувьд болохоор зүгээр л хүмүүс хүүхдүүд үнэхээр ингээл сайн яваад л тий. Үнэхээр ингээд сураасаа гэсэн юм сураад мэдээсээ гэсэн зүйлийг мэдээд ингээд явах бол хамгийн том ач тус. Тэгэл одоо жишээлбэл сэтгэл санаагийн зовоохгүй байх гэдэг бол хамгийн том тус гэж боддог. Тийм. Тэгэхээр яг тэрэн шиг зүгээр л өнөөдөр байгаа амьдралдаа л өөрийгөө ямар байна, юу мэдэх ёстой, ер нь ямар зорилготой энэ амьдралд ирсэн ч гэдэг юм уу. Тэр утгаараа яг өөрийгөө өдөр болгон л ингээл хөгжүүлээд боловсруулад ингээд явбал хамгийн зөв гэж боддог. Тэгээд хүн болгонд хүсэл мөрөөдөл байгаа. Хүн болгонд өөрийгөө зөв гэж бодсон тийм нэг зам байгаа. Өнөөдөр явж байгаа юм магадгүй ингээл буруу байгаа ч гэсэн тэр хүн алдаал буруу явж байгаа байх. Тэгэхээр тэр хүнийг ингээл шүүмжлээл те. За тэр нь болохгүй анда нэг иймэрхүү хүн байна да гэж ярихаасаа илүү ингээл тэрийг хүлээн зөвшөөрөөд тэр хүн үнэхээр сайн явахын тулд зөв явахын тулд л одоо ингээл өөрийнхөө зөв гэсэн замаар л явж байгаа учраас тэр хүмүүс цаад болохгүйгээр өөрийнхөө ч гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлээд явбал зөв хүн юм бол гэж боддог та. Тийм.
Таны нууц авьяас болохоор шүлэг бичдэг гэсэн шүү. Ер нь л шүлэг баг ахта тий оролддог байсан. Тэгээд ер нь хаяа ингээл сэтгэл айгүй ингээл хямрах ч юм уу эсвэл айгүйх баярлах ч юм уу тийм үедээ нэг ингээд тиймэрхүү биччихэн сан гэл ингээл боддог. Ер нь өөр холбоотой гаргадаг гэсэн үг тий. Ер нь ондоо шүлгийн магадгүй бас нэг ном гаргах гэдэг ч юм уу төлөвлөгөө байгаа юу? Тийм төлөвлөгөө ер нь бол байхгүй. Гэхдээ магадгүй би ингээл өнөөдөр ингээл цаг болгонд одоо зохиолчийг бичихгүй ч гэсэн тий амьдралынхаа туршид магадгүй ингээд бичээд тэр нь яг хүмүүст хүрэх биш. Магадгүй миний хүүхдэд ч юм уу тий дурсамж болоод үлдэх тийм бас байж болох. Тэгэлгүй яах вэ? Та өөрийгөө хөгжүүлэх талаар мэдээлэл цуглуулах оролдож үзэх сонирхолтой тий. Залуухан өөрийгөө завгүй байлгахад өөрийгөө хөгжүүлэхэд дөрвөн хэрхэн суралцах вэ? Ямар дадал хэвшлэх хүний хөгжүүлт юм бол? Ер нь бол тэгэл завгүй байх хэрэгтэй л дээ. Тэгээ тэр нь болохоор яах гэсэн хэрэг. Одоо жишээлбэл би болохоор Солонгост суралцсан. Тэгэхээр надад хэлний асуудал гэдэг бол хамгийн том асуудал байсан. Тэгэл өдөр алган одоо ингээл за хэлийг нэг л өдөр сурчиндаа гэж биш. Өдөр алган 5 үгээр ч юм уу ингээл нэг үгээр ч хамаагүй. Магадгүй би өнөөдөр нэг л үг цээжлэхэд би жилийн дараа 365 үгтэй тий. Тэгэхээр би 2 жилийн дараа ихэд 700 үгтэй ч юм уу ингээд болчихно. Тэгэхээр ер нь бол зүгээр л суухаасаа илүү ямар нэгэн өөрийнхөө чадах юмыг л оролддог байгаас л гэж боддог. Багаар урагшлах. Багаар л урагшлах. Гинт юм бий болно гэж болоор байхгүй л гэж боддог. Гинт л шигтэн ашиг зам гэхгүй л. Тий. Үсгэлжигээ үлгэр шиг. Тий. Тэгэхгүй л тэгээд ер нь бол амьдрал гэдэг чинь нөгөө одоо хүүхдүүдтэй болохоор л мэддэм байл да. Би болохоор нөгөө хүүхдүүдтэй өвлөх аюулгүй том их хөрөнгө байхгүй ч гэсэн яг ингээд мэдлэгтэй мэрэгчлээ боллоосоо гэдэг аав ээж маань намайг яг яаж сургасан энгийн л ажиллаж байгаа хүмүүс. Тэгээд одоо ингээд мэдлэгтэй авах юм бол мэрэгчлээ авах юм бол хин ч одоо чиний ингээд сурсныг булаагаад авахгүй гэл тэгэхээр нэрэлт юм миний тархин дотроос ингээл авъя ч гэсэн зүгээр л нэг эдиснүүд байгаа штэ. Тэгээд тэр мэдлэгийг хинч булааж авч чадахгүй учраас хамгийн сайн чадах зүйл бол хүүхэдтэй одоо мэдлэг мэрэгчлийг л олгох юм байна гэдгийг аав ээж минь маш сайн суулгаж өгсөн учраас би бас аав ээжгээ тэр зарчмаар хүүхдүүдтэйгээ ч гэсэн тийм сайн мэдлэг мэрэгчлэлтэй хүн болоосаа гэж боддог. Тийм учраас би таны цаашдын зорилгыг ойлгомжтой. Нэгдүгээрт сайн ээж байх, хүүхдүүдтэй зөв боловсрол эзэмших тий. Хоёрдугаарт мэрэгжлийн улам бүр их болж мэдлэгээ зузаадах. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх. За гуравдугаар сайн уран бүтээл хийж өөрийгөө хөгжүүлэх. Зорилгын хоёр нь хэдэн үед явж байгаа л. Ер нь бол нэлээд хичээж байгаа. Тэгээд одоо сая 2097 оноос хойш сурсан гэхээр ер нь амьдралынхаа ихэнх хугацаа ингээл сураал өнгөрүүлээд байсан юм шиг. Одоо болохоор ингээд сурж яах ингээд боловсрж байгаа учраас боловсрохынхаа хажуугаар яг одоо тэр хугацаанд юу сурсан бэ гэдгийг бас жаахан гаргаж одоо уран бүтээл болох гэсэн юм бодлоод байна. Тэгээд тэрнийхээ одоо ер нь бол дөнгөж эхлэл хавьд явж байна. 10-20% хавьд яваа. Гэхдээ бол тууштай. Тууштай ер нь бол байнга л тэг хөдөлмөрлөн гэсэн бодолтой. Одоо бас ажил дээрээс сурах одоо мундаг хүмүүсээс сурах асуудал их өдөг байх та урлагийн төрцмаа. Тийм л дээ ер нь бол одоо ингээл зөвхөн хөөмчнөөсөө сурах биш. Одоо дуучид ч юм уу, гавьяатад ч юм уу одоо суралцдаг хүмүүс зөндөө байна. Одоо сэлэг магавьяат, одоо чулуун чимэг гавьяат ч юм уу яг ингээл нэргүй ардын жүжигчин ч гэдэг юм ингээл харахад тэр хүмүүс яаж энэ замналд хүрсэн. Тэгээд юун дээр хамгийн төвчээртэй тэг ингээл төвчээргүй байх ингээл юмд ингээл хэвээр тэгсэн байна, ингэсэн байна гэл ингээд байгаа хүмүүс айгүй хэцүү. Тэд нар ч юм бол ингээл сайхан ном байцаач хагаад л бодож байгаа л яг гол үгэн дээр л ганц үг гэлдэг. Тэгэхээр нэг тиймэрхүү зан чанараас хүнд бас байх хэрэгтэй байна да гэсэн. Тийм өөрийгөө төлөвшүүлэх төв хүн байх гэдэг талаас нэлээд боддог. Ер нь урлагийн хүмүүс ч бас гэртээ олдоц ховор хийдэг штеп. Харин тийм. Би ер нь бол нөгөө том охиныгоо төрүүлээд одоо бараг 4-5 дугаар анги хүртэл гэртээ бүр 2 сартай байхад нь л одоо ингээл нөгөө 3 дугаар курс байхдаа хүүхдэд төрүүлсэн. Тэгэл 12 сард төрөөл 2 сард хичээл орлоо гэхэд нь шууд хичээлдээ ороод тэгэл тэрнээсээ цаашаа чуулгадаар бол өдөр шингээ ажиллаад тэгжсэн нөгөө Солонгос руу яваал нэг солилцоогоор нэг 6 сар явж ирээ. Дараа нь дахиад жилээр нэг солилцоогоор яваал дараа нь сурж барайл ингэсээр хагаад нэг харсан чинь манай хүүхд 5 дугаар ангид орсон байсан. Тэгэл хүүш юмч та 5 дугаар ангид орсон байж тэгээд манай хатам ээж маш сайн одоо манай хүүхдийг авч ар гэрийн маань авч явсан. Тэгээ бас их баярлалдаг. Тэгээд ингээл үнэхээр завгүй явд юм байлаа. Тэгэл завгүй явсараа сая гэхэд чинь ингээл сургууль мургуулаад төгсөөл ирэхэд нэг мэтгээд 16 он болсон байна. 2006 оноос 16 он гэдэг бол 10 жилийн хугацаанд бүгдийг ингээл зогсолтгүй явцсан. Тэгэхээр нэрэл олддгүй юм байна. Тийм болохоор ер нь
Үгүй. Яа, сонсогч манаас хин ороод руу гэж гайхаж магадгүй. Ондормаг маш сайн мэдэх хүнийг би зочноор урьсан. Зачлаа шүү дээ. Харин тийм дараад ирхий. Сонсогч манаас харахгүй байгаа болохоор гинтхийн ороод ирвэ юу болоо гэд гайхаж магадгүй. Ондормаг маань маш сайн мэдээ. Ээж нь студид өргөцсөн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Урилгыг маань үлээ авч ирсэнд баярлалаа. За та бүхэндээ бас баяртай байна. Та өөрийгөө танилцуулаач. За намайг Анчмаа гэдэг. Би 1984 онд Одессатын театр урлагийн тусгай дунд сургуулийг төгсөөд 34 жил Увс аймгийн Хөвжин драмын театрт гэрлийн техникч хийгээд сая 2 сарын 1-нд тэтгэвртээ гараад тэгээд охиндоо зочилж ирсэн. Тийм гой сюрприз болоод байна. Би энийг бүр онцолж хэлье гэж бодсон юм аа. Манай нэвтрүүлгийн одоо зочинд маань гинтийн бэлэг барьдаг юм байна байхгүй. Тэгээд би таны хантай холбогдоод уг нь ханыг нь урих гад ингэсэн солонгост байгаа гэд. Тэгээд ээжийг нь өрөөл илүү сайн одоо гинтийн бэлэг болж чаднаа гэсэн. Үнэхээр болж чадлаа. Тэгээд ээжидээ та бас баярлаарай талархаарай. Ягаад тэгэхээр бүр танд сюрприз зарах гад гинтийн бэлэг барих гад увсаас зорж ирсэн. Баярлалаа. Охинтой үргэлж баярлж явдаг шүү. Ондормаа ээжигээ ороод ирэхээр гайх уу? Гинтийн бэлэг байж чадав. Харин тиймэр зочлаа нөгөө юу ярьж ирсэн аа мартаад юу болоо гаалга онгоо явчихсан зүгээр ээж ороод. Хамгийн сүүл та хоёр маань хизээ болсон бэ? Ээж нь ирсэн хамт яваад л байсан. Би бас тандаад тандаад л хоёр ингээд нууцаар яриад л байсан шүү дээ. Харин тийм байж таа. Битээр чи өглөө гэрээсээ за ээж би нэвтрүүлэг дарчаад ирээ за гэл амар сүртэй мэдээж байгаарч шээ. Араас нь сүрээд ирсэн шүү дээ. Наашаа ирэх ямар нэгэн зорилго байсан. Гэхдээ нэвтрүүлгийн урилга хүлээж аваад ирсэн. Тийм ээ гэж. Тэгээ за баярлалаа. Ранч гинт хүрээд ирсэн юм аа. Туваад явж ирсэн бол. Туваагаас наашаа явж байгаа юм уу тий? Туваад ажлаар яваад яг гэртээ ирээд нэг хонол за би улаан материал наашаа яваад ирчихсэн. Ондормаа ер нь дагдаа ямар хүүхэд байсан бэ анчмагч? Сэргэлэн цаваа дуулах дуртай. Тэгээд манай туваагийн найз нар ирчихэл танаа товчин нэттэй охин гээд ямар хөөрхөн том нэттэй юм бэ? Товчин нэттэй юм бэ гээд нэг хөөрх юм тэгээд шоу уралдаанд их дуулж оролцсон. Тэгээ би нөгөөрөө гэрэл дээр ажилладаг болохоор чи дууныхаа үгийг алдаад үзээрэй гэх юм бол чамайг пистолетээр буудна шүү гэдэг. Тэгсэн чинь манай нэг чулуун гээд нэг манай дараагийн чатарт үйлчлэг шийдсэн их чи хүү чи одоо хүүхдээ юу хэлцэн бэ? Тэр чин дууга дуулж дуслаад дээшээ чам руу хараад ах юм. Чи ээж одоо хизээ буудах юм болоо гэж бодоод ах шиг байна гээд. Тэр яг тэгж Ондормаа маань сая бас ярьжсэн. Ээжээ амаа намайг яг энэ мэрэгчлийг сонгоход ер нь илүү их нөлөөлсөн гэд тий. Манайх 5 хүүхэдтэй тэгээд ер нь гэр бүлээрээ урлагийн төлөөл явж байгаа хүмүүстэй. Манай хүн болохоор манай нөхөр дуу шуурны техникчээр одоо бас ажиллаж байгаа 37-8 жил надаас илүү ажиллаж байгаа. Манай том охин Дэлгэрмаа гээд Ондормагийн нэг чинь морин урж болгоод 15 жил морин урж хийгээд одоо Японд ажиллаж байгаа. Тэгээд Дүүн Баяраа гээд юуны боловсрол телевиз зурлаач хийжсэн. Одоо увсад ажиллаж байгаа. Өөрөө студенттэй би гээд тэгээд дараагийнх нь эмэгтэй дүү нь болохоор сая намайг тэтгэврт гарахаар миний оронд ээжийн мэргэжлийг өвлөд ажиллаж байгаа. Тийм. Тэгээ бид нар ингээл гэр бүлээрээ урлагийн хүмүүс юм байна тий. Урлагт их дуртай гэх. Манай Ондормаа чөлөөтэй ярьжсэн ээжийг ороод ирсэн чинь Гэр бүр гайхаад шокноос галтлаа тий. гараад цаадаа тавьяаднаа. Ээж охин хоёрын дунд үлдсэн ямар нандин дурсамж байна вэ? Хуваалцаач бидэнтэй та. Үнэхээр гоё. Энэ 4-р ангиасаа нөгөө завхны хөгжим бичгийн сургуульд анх яваад тэгээд Дэлгэрмаа Ондормаа хоёулаа сургуульд явуулаа. Тэр үедээ бид нар чинь залуухан ч тэгэл энэ хоёрыг чинь амар том хөвгт болсон гэл 4-р ангийн хөвгтүүд юундаа уйлж мэлдээ. Яв одоо сурал та гоё юм сураад иргээд нэгээ ятхан ангид явуулаад нөгөөдг нь морин уран ангид яваал. Тэгээ явуулсан чинь нөгөө юунд замын сэтчэрт дайж явуулаад юм машин байдгүй шугам машин энэ шиг юм зам хөвж өгөө. Тэгээд явуулсан чинь аав нь уул анхнасаа энэ хоёрыг хөрөж өгөөл. Тэгээд дараа нөгөө
сургуулийн амралтаар хүүхдүүд ирсэн чинь л манай аймгаас нэлээд олон хүүхдүүд сурч ирсэн. Тэгээд өөрийнхөө хүүхдийг ингээд тосч авах гэж очлоо гэсэн тосгоор нэг сэжээр дээр яваад очсон чинь за 1 2 3-гаар тоодод 10 боллоо гэсэн 11 12 дахь нь энэ хоёр жолоочийн суганд араас хараад дээр унаагүй болчиход тий. Тэгээд их мундаг ерөөсөө тэрэндээ шантрахгүй. Хичээлийн амралтаар ирэнгүүтэл за сургуультай явна гэж босоо суучдаг. Тэгээ бас нэг энэ хоёрыг эргэж очдөг тэр үед нэг бас их юм зах зээлд орсон юм ховор байсан юм удаа тэгсэн чинь нэг 50 төгрөгийн мөки би нэг бараг нэг том хайрцгаар нэгийг аваа явлаа. Нэг 7 хоног идэх байх гээд. Тэгээ яваад аачаал үгээл ингээл дөнгөж иргэ харсан чинь бүх хүүхдүүдийн дэрэн дагавар хийсээр цагийн дотор дуусчдаг. Тэгээ хөөрхөн. Ер нь тэгтээ их авьяастаа юм хүм одоо өөрийнхөө мэрэгжилд их дуртай. Тэгээд бид нар өөрсдөө энэ хүүхдүүдийнхээ нөгөө хуурдгалгийг хуурын сонсох дуртай, хөөмөлдгийг хөөмөлдөх дуртай. Тэгэл хаяа нэг найз нөхдөйгээ нариг зингээр энэ хоёрыг чинь баг ардын жүжигчдэг юм. Хати тайр авьяасаа үзүүлгээл тэгээс манай бас их урлаг дуртай хүн байсан. Тэгэл энэ хоёрыг анх цавхны хөгжим бичгт яваад ирсэн чинь нэгийн хуур хариулаад нэгийн ятг хариулаад суулгачаад за та хоёр нөгөө нэг цэнгэр залааг тоол гэдгсэн чинь нөгөө яана бид тэр дөнгөж ноотоо сурч байгаа штэ. Өө бид тэр чинь тэгж хамаагүй тоглож болохгүй штэ. Одоо нийлж яриагүй яана гэсэн чинь тэрийг сураагүй хүнийг ямар оюутан гэдэг. Хоошаараа суучих байгаа би. Тэгээд энэ хоёр тэр жилдээ яваад тэрийг хоорондоо хоршиж сурч ирээд. Тэгэл тоглож ирсэн. Яг хоршиж тоглож байгаа. Бид нар болохоор нэг хөгжмөжигтчихэд ер нь нотноос өөр юм тоглохгүй маань. За нотоор л тоглох хэрэгтэй мэрэгжлийн хүн гэдэг гэл өөрсдөө аяйгуу мэрэгжлийн хүмүүс гээ бодвол тэгсэн чинь эмээ өө яг хөдөө очиход ингээл хүмүүсийн дуулдаг дууг ингээл тоглож чадахгүй болвол ямар хөгжимчин байх втэ гэл айгүй ингээл уурлан бодсон тийм бид нар яг ихчтэйгээ нийлээл за ямар ч гэсэн ингээд мэрэгжлэрээ бас ингээд нотоор тоглодог юм гэж байт юм байна. Яг ингээд хүмүүсийн бас ингээд мэддэг аяйг ч юм уу эсвэл ингээл тий чадахгүй ч гэсэн өөрийн хэмжээндээ бас тоглодог байх хэрэгтэй байна гэсэн тийм бодолтой болсон тийм. Бижээ тэгээ яг ингээд зэрэгцээд нэвтрүүлэгт орж байгаа энэ хүчит та ижидээ зэрүүлээд чин сэтгэлээгүй хэлээж. Магадгүй бид хэлхийн их хавраадаг шүү дээ. Харин тийм. Ер нь бол хэлж байгаагүй. Тэгээд ээжигээ дандаа л инээж яваасаа гэж боддог. Тэгээд уул нь бол маш хийнэддэг айгүй хаз жаргалтай хүн. Тэгээд манай нөгөө баг дүү өнгөрснөөс хойш яхахын тийм бид нарт айгүй тийм гуйнаг ирсэн. Гэхдээ тэрийг нүгсэн аз жаргалыг хүүхдэд нь байнга өгж авах болно. Тэгээд очлаараа дандаа инээж яваарай л гэж хэлээ. Баярлалаа шүү ээжтэй. За ямар сайхан бэ? Бидний нэвтрүүлгийн цаг бас өндөрлж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд зочин маань ижидээ зориулаад нэгэн сайхан уран бүтээлийг та сонгож аваалаач. Ээжтэй юм. За ээж нөхөө их олон гоё байдгаа. Нэг отхон жаргалын эжим биш амархуудын амтранд болсон тийм эжимэн дэр гэдэг байхад тэр дуг зориулъя. За хайртай шүү ээжтэй. За та хоёртаа маш их баярлалаа. Таландаас их маш их баярлалаа. Сонсогчдод баярлалаа. Та хоёр минь урт насалж удаан жаргаарай. Цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа амжилтсан. Миний хувьд үнэхээр сюрприз байлаа. Би нэрээ үнэхээр нөгөө арын албанд ажиллаж исэн болохоос биш ингэж өөрийнхөө ийм микрофоны ард суугаад ганц үгэлж байгаа юм шиг. Танартай маш их баярлалаа. За танд маш их баярлалаа. Эх 7 хоногийн маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгээрээ уулзцгаая. Одоо харин хамтдаа Ундрмагийнхаа ижидээ зориулсан ижимэн дэр гэдэг ахад үг хөл авсансаа. Харцны усан голоосон эхэлж гистэй ичимэн дэргэд байгаа болоо Харцны усан голоосон эхэлж гистэй ичимэн дэргэд байгаа болоо
Уучлаарай надад тэх үзэлтэн тоглоо. Ичимэн дэргэд байгаа